Энэ хүн ChatGPT-ийн тусламжтайгаар үхэх төгсөн нохойдоо зориулж хорт хавдрын эсрэг хөв хүний вакцин бүтээжээ. Хамгийн гайхалтай нь тэр хүн огт эмнэлгийн боловсролгүй. Полийн нохой Розет хорт хавдар гэсэн онош тавигдсан. Малын эмч түнд хэдхэн сар л амьд үлдэнэ гэж хэлжээ. Тэр химийн эмчилгээ болон мис засалт хэдэн мянган доллар зарцуулсан ч ямар ч үр дүн гараагүй. Тэгээд Пол ChatGPT-ийг нээгээд өөрөө асуудлыг ойлгохоор шийдсэн. ChatGPT түүнд иммунотерапи санал болгож, Уилсийн их сургуулийн генийн судалгааны лаборатори руу чиглүүлжээ. Тэнд тэр $3,000 төлж, Розигийн эрүүлтээ ин-каг хавдартай ин-катай нь харьцуулж, яг ямар өөрчлөлт гарсныг тодорхойлсон. Дараа нь тэр эдгээр өгөгдлийг альфад оруулж, Розигийн өөрийн ин-ка дээр сурсан хөв хүний вакциныг загварчилсан. Судалгааны лаборатори энэ вакциныг үйлдвэрлэсэн. Дараа нь вакциныг нохойд хийснээс хойш хэдхэн 7 хоногийн дотор хавдар 2 дахин багассан байна. Эрдэмтэд гайхширсан зөвхөн үр дүн гарсанд нь биш, харин эмнэлгийн боловсролгүй хүн хиймэл оюун ухааны тусламжтайгаар ийм зүйлд өөрөө хүрч чадсанд. Гэхдээ энд гол асуулт өөр зүйлд байна. Хэрвээ энэ нохойд үйлчилж байвал яагаад хүмүүст хэрэглэж болохгүй гэж бид удахгүй үүнийг мэдэх байх.